Үгүй боломжтой болсон. Энийг зохион байгуулж байгаа залуучуудаа баярлалаа. За ингээд Монгол улсын 3 сая 500 мянган иргэд байгаа. Сонгуулийн насанд хүрсэн 2 сая иргэн ингээд сая 400 мянган хүний санал өгч энэ улсын их хурлыг бүрдүүлсэн. За ингээд би 1-р тойрог уу сая хэллээ 300 мянган хүнээс 53 мянган хүний 100 мянган хүний санал 53 мянган хүний санал авч сонгогдсон. 1-р тойрогоо сонгогдсон улсын их хурлын гишүүн гамбат байна. Ингээд та бүхнээсээ улсын их хурлыг төлөөлөх нэг жив өөрийнхөө өмнөөс уучлал хүсье. За ингээд залуучуудаа та бүхэн ер нь Монгол улсын ирэг дээр бүгд өөрөнгөөр нь энд талбайд зогссон бүх хүмүүсээр бол би бахархаж байна. За бид бүхнийг бол арчлалын арал, эрхчлөөний арал гэж ярьдаг байсан. Гэхдээ сүүлийн үед бүх үзүүлэлтээр энэ бол бүдгэрсэн, буудсан байгаа. Сая хэлж байна. За үнэхээр жагсаад ингэж болж байсан ийм түүхтэй байна гэх. Ард түмнийг, залуучуудыг, монголчуудыг тэндээс бол загсны ойтой өчигдөргөн тэгээ ярьжсэн ч гэсэн маргааш ингээд марчдаг гэсэн. Үгүй байна. Бүгдийг санаж байна. Сонгуулийн өмнө юу ярьжсэн гэдгийг намуудаас шаардж байна. За өнөөдөр амьдрал ямар байгаа, нөхцөл байдал ямар байгаа гэдгийг та бүхэн ингээд харьцуулаад харж байна. Хэрвээ та бүхэн маань энэ дээр гарч ирж үндсэн хуулийн зааснаар үгүй ээлж амлалтын нэхэж ингэхгүй бол бид бүхний ирээдүй, монголчуудын ирээдүй, залуучууд та бүхний ирээдүй бүдгэрээд байгаа шүү. Энийг тод харуулж гэрэлтүүлэх гэж ирсэн залуучууд та бүхнээр би багч байна. За энд хуулиараа бол хариуцлага тооцох намууд байх ёстой. Гэвч алтан тушаалаар за өшөө юу ч байдیں۔ Юмар барьцаалаад худалдаж аваад тэр үгийг энэ улсын их хурлын чуулга эндэр дээрээс айгүй бүдэг сонсогддог болсон байна. Энэ бүхний ингээд тодруулаад би энд нэг 20 минут 30 минут суулаа. Тэгэхэд ямар их юм сонсож байна вэ? Энэ арчил ямар байх хэвээр, засаг төрн ямар байх хэвээр. Энэ дотор яригддаггүй юмыг би сая үнээр гिचээр заалгаж байгаа юм шиг сонсож байна. Баярлалаа саяны хоёр залуудаа. За олон жагсаалыг үзэж байгаа, ярьж байгаа, явж байгаа. Гэхдээ жагсаалыг сүүлийн үед маш хэцүү болсон. Өнөөдөр залуучууд та бүхэн энэ жагсаалыг үнэхээр үлгэр жишээ сайн чадж байна. 30 жилийн өмнө монголчуудыг, тухайн үеийн залуучуудыг охтны амраас ус гаргадгүйгээр арчлыг ус орондоо авчирч иржсэн гэдгийг чаддаг шиг та нар эргүүлээд энэ бүхнийг Монгол улстай авчирч чадах ийм залуучууд байна гэдгээр бас ахаад бахархъя. Та бүхэн шаардж байгаа болохоор, та бүхэн энд байгаа болохоор эцсийн эсэст энэ төр засаг нь, энэ засгийн газар нь хариуцлага хүлээж, та бүхний өмнө тайлангаа тавьж ярьдаг, энэ бүх алдаа дутагдлаа засдаг ийм байх болно. Тэр шудраг дав гэж гарч ирээд энэ талбайг дүүргэж агсаад тэгээ юу амлаж ялаа. Та бүхэн бол өнөөдөр ёс суртахуун шудрагаас зардж байна. Тэгэхээр тэр шудрагаас тэр ярьдаг юм энэ Монголын ард түмний өмнө энэ намууд өнөөдрийн засгийн газар үзүүлэх цаг нь болжээ гэж бодож байна. Та нартайгаа хамт шүү. Баярлалаа. 5 дахь гишүүн маань бол яаж дорндоос ирж байгаа тий. 6 дахь гишүүнтэйгээ бид нар боллоо тий. Өчигдрөөс ингээд 50% илүү амж дахиад одоо бол нэрийг нь дурдах боломжгүй байгаадсан бидэнтэй холбогдоод улсын хурлын 2 гишүүнд имшмээр байгаа шүү гэдгийг илэрхийлсэн. Гэхдээ намын дарга нар гэдэг асуудлаас нь үүсчихэд шүү дээ. Тэгээ эндээс бид нар яг ямар шаардлага тавьж байгаа вэ? Нэгдүгээр ерөнхийдөө огцрох тий. Ерөнхийдөө огцрохоос гадна хоёрдугаар эвсийн засгийн газар энэ бол нэг нам мажоритар болоо гараад ирсэн байгаа цагт хизээж байхгүй юм гэдгийг бид нар шийдэх хатуу бат тогтох хэрэгтэй.
Тэгээ би гамбат гишүүнээс асуусан. Хэрвээ Баярмаа гишүүнийг ихлүүлж байгаа алтан планк дээр та гарын үсгээ зурх уу? Санаачлахад. Зурнаа. За ингээд бид нар яг альбисаар 6 дахь гишүүнээ батгаж явуулаа. Энэ үс өөр гишүүн байна уу? Өөр гишүүн байна уу? Иргэн тойрны хараараа өөр гишүүдээс байна уу?